нөгөө газрын тус нефт боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлыг энэ хилцээр дээр бас одоо тусах талаар өмнө мэдээлэл өгчээсэн. Тэгээд энэ гэрээ хилцээртэй бол ороогүй байгаа. Тэгэхээр энийг ямар ч байдлаар шийдэж чадлаар та нэг мэдээлэл өгөөч нэгдүгээр. Хоёрдугаар энэ юун дээр хилцээр дээр байгууламж гэдэг өөрчлөлтсөн байгаа тийм. Гисэн мөртлөө энэ 5 дугаар зүйл дээр жишээлбэл цогцлбор гэдэг үгүүд нь ингээд 4 5 4 дугаар зүйл дээр нэг ширхэг гэнэ энэ хилцээрийн дотор зөв техник талаас харахаар төхөөрөмж байгууламж гэдэг өөрчлөлтсөн мөртлөө 5 6 газар үргэлжлээд нэг цогцлбор гэсэн юм маань явж байна. Тэгэхээр энэ хилцээр талаасаа яад юм бол жоохон одоо хууль талаасаа бол харахад ийм ойлгомжгүй харагдаад байна л да. Энэ талаар нэг тайлбарч өгөөч. Баярлалаа. За, нэг төвшин гишүүний асуултанд хариулъя. Газрын тосны үйлдвэрийн гарах бүтээгдэхүүнийг одоо онгоцны түлшийг Монгол улсын нэн тэргуунд өөрөө худалдаж авахаар одоо зохицуулт хийгдсэн байгаа. Бид бол Орос улбаны улсын талтаа одоо бүр өмнө одоо Яндын сайд хийсэн санамж жижиг байдаг. Одоо 6 дугаар сарын 2-оос 3-аас 6-ны өдрүүдэд Орос улбаны улсын Санкт-Петербург хотод одоо Орос эдийн засгийн чуулганы үеэр Орос улбаны улсын Роснефть компанитай бас санамж бичиг баталгаажуул зурна. За энэ хилцээр сойрхон батлагдсны дараа батлагдчихвол бид одоо хамтарсан компани байгуулна. Энэ хамтарсан компанийхаа дүрм тэгээд бас гэрээнд энэ асуудлуудаа тогтооно гэдгээ санамж бичгүүдээр баталгаажуулсан байна. Манай улс Орос улбаны улстай төр засгийн шиг хэмжээнд энэ газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ ерөөсөй байхгүй байсан бэл. Аж ахуйн нэгжүүдийн хоорондын гэрээгээр л явдаг. Тэгээ сүүлийн үеийн геополитикийн нөхцөл байдлын хүндрэлээс шалтгаалаад засгийн газрын хоорондын хилцээр хийхгүй бол шууд хориг тавигдчихад мэддэхгүйгээр шууд хориг тавьчихдаг ийм одоо эрсдэл биднэрт нүрэлчээд байгаа. Бид нар ч нэг сар хүрэхгүй хугацаанд нөөц хадгалж чаддаг. Тэгэхээр засгийн газрын хилцээр хийсний бас нэг том давуу тал нь бол энэ гинтийн хориг саадуудад бол орохгүй байх асуудал асуулт тавигдчихж байгаа. За энэ гэрээгээ бол бид нар хийцээ одоо ингэ сойрхон батлагтаад явна. За хоёр дахь нь үнийн хувьд бол бид бас зах зээлийн хамгийн хямд их усүрээс энэ компани өөрөө авах бүрийн эрхтэй тавьж байгаа. Монголынхаа үйлдвэрээс ч авна, Сингапур плацын үнээр одоо авч болно, Ятаас авч болно, Оросоос ч авч болно. Аль хямдаасаа бизнесийн зарчмаар аваад явах ийм тохиролцоод. За хоёрдугаар асуулт төр гэрээ хилцэлтэй холбоотой асуулт гадаад хэргийн яамны хариулсан зүг баха. Та бүгдийн асуултанд хариулъя. Гадаад харилцааны яамны гэрээ хилцэн газрын дэд захирал Батөлзөө байна. За гишүүний асуусан цогцлбор болон байгууламж гэж өөрчлөгдөж байгаа энэ асуудал дээр тодорхой хариултыг өгье. 2024 оны 9 сард Владимир Владимирович Путиний Монгол улсад хийсэн айлчлалын үеэр үндсэн хилцээрийг байгуулахад нь гадаад харилцааны яамнаас цогцлбор гэж орчуулсан. Цогцлбор гэдгийг бол орос хэл дээрээсээ бол комплекс гэдэг үгийг тухайн үедээ цогцлбор гэж орчуулсан. За гэрээг байгуулсны дараа 25 оны 4 сард уг хилцээрийг сойрхон батлуулах үүднээс холбогдох байнгын ороогоор хилцүүлэх үеэр зарим гишүүд бас яг энэ үг цогцлбор гэдэг үгийг Чингис хааны яг түлш цэнэглэх цогцлборыг хэлээд байна уу? Нэг болвол одоо нисэх буудлын тэр чигээр нь дэд бүтцийг энэ цогцлбороор нэрлээд байна уу гэдэг үл ойлголцох асуудал үүссэн. За үүнээс үүдээд хилцээрт өөрчлөлт оруулах протоколыг байгуулах хилцэх үеэрээ яг агаарын хөлгийн түлш нийлүүлэх дэд бүтцэн юм а үүнийг байгууламж гэж монгол хэл рүү орчуулъя гэд одоо протоколдоо байгууламж гэдгээрээ оруулсан байгаа. Гэвч бид нар 24 онд хоёр ерөнхийлөгчийн байлцах үеэр холбогдох сайдуудын гарын үсэг зурцсан хилцээрт нь дотор нь өөрчлөлт оруулж болохгүй үүднээс протокол дээр шинэ орчуулгаараа буюу байгууламж гэж явж байгаа юм а. Тийм учраас одоо цаашид үндсэн хилцээр болон нэмэлт протокол түүний хэрэгжилттэй холбоотой бүх ойлголтууд нь байгууламжаараа явна гэсэн үг. Хилцээрэд үндсэндээ зохицуулснаар хилцээрийг Монгол Орос хоёр хэл дээр байгуулсан. Хоёр хэл нь хуулиа адил хүчинтэй байхаар заасан байна. Дамгаалах хэл байхгүй. Наадах чинь тэгвэл над томьёогоо жигдлэхгүй бол болохгүй шүү дээ. Аль нэг хэлэнд амгаалж байгаа бол тэр хэл дээр ямар томьёотой тэргээрээ л явна. Наад дээрээ хоёр ижил хүчтэй гэж байгаа бол монгол хэл дээрх томьёогоо та нар жигдлэх тухай бодохгүй болохгүй шүү нэрэ. Тэгээ яг гэвэл хоёр өөр агуулгатай болж штэ. Reservation гэж байдаг штэ. Тэр механизмыг хэрэгжилж болно. Тэгээд бид нар энийг яг ингэж ойлгосон шүү гэд reservation хийж болно штэ. Наадах чинь бол агуулга өөрчлөхгүй цэвэр техникийн асуудал учраас
Олон улсын хуулийнхаа хүрээнд хилцээ хийж байгаа талтайгаа яриад ойлголцох тухай асуудал. MOU хэр хүчнтэй вэ гэдэг Дамкас эдээс бас нэг асууч тодруулаад саяын юунд дэр болохоор үндсэн гэрээнд тэр дөрөвдүгээр зүйлийн нэг дээр л байгууламж гэж болохоос бусад газар дандаа цогцлбор гэж явагдсан байгаа байхгүй. Уул нь бол хуулиар харуул хоёрдмол утгагүйгээр бүгдээрийн цогцлбор болгоод өөрчлөх ёстой байсныгаа бусдыг нь өөрчилж чадаагүй л явцсан харагдаад байна. Тэгэхээр энэ одоо нэмэлтээр орсон ч гэсэн яг энэ бусад энэ чинь зөвхөн дөрвийн нэгдүгээр зүйлийг ийм байгууламж гэж өөрчлөн хариуллаа гэсэн. Тэгэхэд дөрвийн 6 дээр 5 дээр ингээд битүү цогцлбор гэж байгаа учраас жоохон үл ойлгогдох байдал үүсч магадгүй харагдаад байна. Тэгээд дээр нь өшөөний юм тодорч энэ эрчим соёл гэж компани чинь урдаас одоо жишээлбэл газрын төсний бүтээгдэхүүн оруулж ирэх ийм чиглэлтэй компани шиг харагдаад байна. Яг энэ ямар одоо үндсэн үүрэгтэй компани талаар мэдээлэл өгч. За нэгдүгürt бид бол одоо компани байгуулах асуудлыг Монгол улс өөрөө ямар нөхцөл тавьж одоо хийх нь бол бидний бүрийн эрхийн асуудал. За тэгээд Орос улбаны улстай бол энийг урьдчилаад одоо хоёрч одоо санамж жижигэр баталгаажуулсан санамж жижигийнхээ хүрээнд л бид асуудлуудаа шийдээд явдаг. Тэгэхээр одоо энэ дээр бол одоо санаа зовх асуудал бол гайгүй болов гэж бодож байна. Монгол улсын эрх ашигыг зөрчсөн альва санал орж ирвэл бидний зүгээс татгалзсан. Хоёрдугаарт эрч соёлтой холбоотой асуудал дээр бол энэ хуучин бол хувийн хвшилт байхдаа онгоцны үн, тикетийн үн одоо таслбарын үн хэд өндөр байгаа учраас төрийн өмчт аж ахуй нэгж байгуулж шийдвэрлсэн. За энэ аж ахуй нэгж бол бүх талаас л одоо байж болох хямд их усүрээс шатхан онгоцны шатхан авчир нийлүүлдэг ийм л одоо аж ахуй нэгж хамгийн хямд өндөр төрийнх тийм хамгийн хямд өндөр л нийлүүлдэг. Хувийн хвшлийнхнаас хямд өндөр л нийлүүлж идэх дандаа. За, ажил төр эрдэс бодлогын яамны газрын төсний бодлогын газрын дарга ашиглалаа. Яг одоогор бол Орос улбаны улстай газрын төсний салбартах газрын төсний бүтээгдэхүүн нийлүүлэх тухай хэлэлцээр за мөн энэ дээр нэг агарын хөлгийн төвлөрч нийлүүлэх тухай хэлэлцээрүүд одоо ингээс хоёрхан батлагдаад хүчин төгөлдөр болоо явна. Яг газрын төсний талаар бол хэлэлцээр байхгүй. Цаашид энэ талаар бол судалж үзээд байгуулаа явах боломжтой шаардлагатай байна. За 2020 оноос хойш эрч соёл компани үйл ажиллагаа явуулж гисэн. За үүнтэй холбоотой агарын хөлгийн түлшний үн тодорхой хэмжээгээр буурчсны үр дүнд манай улсын зорчигч тээврийн нислэгийн тоо болон зорчигчдын тоо нэмэгдсэн. Ер нь дундаж нислэгийн 36-аас 80% нь шатхууны зардал байдаг. Үүнийг бол тодорхой хэмжээгээр бууруулад явж байгаа. Яг өнөөдөр бол дэлхийн бус улс оронд бол шатхууны үн 2-оос 3 дахин өссөн байна. Fuel surcharge буюу одоо онцгой байдал зарлаад маш олон авиа компаниуд дампуурч байна. За манай улсын хувьд бол харьцангуй хямд үнээр бүтээгдэхүүн худалдаж авч байгаа учраас олон улсын нислэг дээр бол асуудал бага байна. Гэхдээ мэдээж одоо энэ олон улсын хямралт нөхцөл байдалтай холбоотой үнийн өсөлт бол бага хэмжээгээр бидэрт нөлөөлж байна. Яг гэвэл Орос улбаны улсын дотоодын үн бас тодорхой хэмжээгээр энэ эрэлттэй холбоотой өсөд байгаа. За үүнтэй холбоотой манай тус нэг бага хэмжээний өсөлт бол мэдэгдэж байгаа. Гэхдээ бусад улс орон шиг 2-оос 3 дахин өсөөгүй байгаа. Агарын хөдөлгөөний төлш нийлүүлэх тухай хэлцээртэй бол Орос улбаны улсын зах зээлийн үнээр нийлүүлнэ гэж байгаа. Ямар нэгэн зундын Оросох шүү ерөн зүгээр зах зээлийн үнээр ямар нэгэн дундын зурчлагчгүйгээр шууд нийлүүлнэ гэсэн үндсэн нөхцөл байна.